Нийслэлийн агаарын бохирдлыг багасгах зорилгоор 11 сарын 2-ны засгийн газрын тогтоолоор гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны төлбөрийн хэмжээг 50%-аар бууруулахаар болсон. Энэ урамшуулалт хамрагдахын тулд гэр хорооллын айл өрхүүд төрөөс авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны аль нэгийг хэрэглэдэг байх ёстой. Үүнд цахилгаан дамжуулагч халаагуур хэрэглэдэг, стандартын шаардлага гаргасан гэрт амьдардаг, хийн түлш болон бусад сэргээгдэх эрчим хүч хэрэглэдэг, эсвэл сайжруулсан зуух хэрэглэдэг байх гэсэн шалгууруудын аль нэгийг хангасан байхад болно гэж байна. За энэ журмыг хэрэгжүүлэх зорилгоор эрчим хүчний зохицуулах газрын зохицуулагчдын зөвлөлөөс тогтоол гаргасан. Энэ тогтоолдоо болохоор хугацаа болон цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхний хязгаарыг зааж өгсөн байгаа. За нэгдүгээр цахилгаан халаагуур ашиглаж байгаа айлуудын сарын хэрэглээний 3000 кWh хүртэлх цахилгаан эрчим хүчний үнийг оройны 18 цагаас өглөөний 9 цаг хүртэл 50% хөнгөлж тооцоор болсон байгаа. За хоёрдугаарт нь түрүүний дээр ярьсан нөхцөл шалгууруудыг хангасан айл өрхийн сарын хэрэглээний эрчим хүчийг цагийн ялгаргүйгээр 200 кWh хүртэлх дотор нь хөнгөлөөд тэрийг 50% бууруулад улсын төсөв хөрөнгөөс суудаж олохоор болсон байна. Үүний тулд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос урамшуулалт хамрагдаж байгаа айл өрхүүдийн нэгдсэн мэдээллийн сан бий болно гэж байна. Иргэд та бүхэн урамшуулалт хамрагдахыг хүсвэл харьяа хэрэглэгчдэд үйлчлэх танхимдэрээ иргэнийхээ өмнөлийг барьжчаад гэрээ ихэд хангалттай гэж байна. За гэр хорооллын айл өрхүүд хэрвээ цахилгаан халаагуур худалдаж авсан эсвэл утаагүй зуух хэрэгэлдэг бол таны цахилгааны төлбөрөөс 50% хөнгөлөх ийм боломж бүрдээд байна. За энэ нь урд нь гэр хорооллын айлууд дулаандаа зориулж хэрэгэлдэг байсан мөнгө нь 50%-аар хэмнэгдэнэ гэсэн үг юм а. За хэрвээ та 12 сарын 1-ээс хойш гэрээ хийж баталгаажуулсан бол 11 сарын төлбөртэй нь гэрээ ёсны дагуу 50%-аар хөнгөлөгдөнө гэж албаны хүмүүс хэлж байна. Шууд ариунаа ласарнаар мэдээллээ.